Монгол Улсын засгийн газрын олон улсын хөгжлийн ассоциац хооронд байгуулсан санхүүгийн хилцээрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр хөдөлмөрийн зах зээлийг дэмжих туршилтын хөтөлбөрөөр 2019 оноос эхлэн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний жижиг зээлийг олгож эхэлсэн байдаг. Ховд аймгийн тухайд 2019 онд нэг иргэнд 10 сая төгрөг, 2020 онд 46 иргэнд 399 сая төгрөг, 2020 онд 8 иргэнд 75.3 сая төгрөг, иргэн төлөлтөөс 54 иргэнд 474.3 сая төгрөг олгосон бол 2021 оны эхний 9 сарын байдлаар иргэн төлөлтөөс 10 иргэнд 87 сая төгрөгийн зээлийг тус олгосон тайлан мэдээ байна. Тэгвэл бичил бизнес эрхлэгчдэд олгогдсон зээл хэрхэн үр дүнтэй зарцуулагдсан, ажлын байр цалин орлого нэмэгдсэйсэх, орон нутгийн болоод аж ахуйн нэгжийн нөхрөл хоршоодын эдийн засагт хувь нэмэр болох бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлийн эрэлтийг хангаж чадаж байгаа хэсэгт хяналт тавих чиглэлээр Дэлхийн банкны санхүүжилттэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн зах зуулагч мөнгө тогтоор ахлуулсан ажлын хэсэг 10 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт ажиллаж бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа. Манай төслийн хүрээнд бол 21 аймаг одоо Улаанбаатар 9 дүүрэгт бол бичил бизнес эрхлэгчдэд энэ 10 сая хүртэлх жижиг зээлийг олгож байгаа. Түүнээс гадна бас зээлийн дараах сургалт буюу одоо бизнесийг нь хөгжүүлэхэд чиглэсэн сургалт зөвлөх үйлчилгээ гэсэн юм цогц арга хэмжээнүүдийг бол төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. За Ховд аймгийн хувьд бол 400 сая гаруй төгрөгийг бол хуваарласнаас за өнөөдрийн байдлаар бол нийт иргэн төлөлттэйгөө 600 сая төгрөгийг бол бичил бизнес эрхлэгчдэд бол нийт 67 хүнд бол зээлдүүлсэн байна. Тэгээ өнөөдөр бол одоо энэ зээл аваад үйл ажиллагаагаа явуулж байгаа энэ бичил бизнес эрхлэгчдийн бизнес дээр нэр танилцаад одоо бизнесийн нөхцөл байдалтай танилцаад хяналт хийгээд одоо зээлийн үр дүнг одоо танилцаа явж байна л да. Одоо ковид цар тахлын энэ үед одоо хэдийгээр хүндрэлтэй байгаа ч гэсэн бичил бизнес эрхлэгч маань одоо бизнесээ эрхлээд үргэлжлүүлээд доктортой одоо үйл ажиллагаагаа явуулаад бүр одоо хүмүүсийг сургаад хажуугаар нь бол ажлын байр нэмэгдүүлээд ингээд явж байгаатай танилцахад бас их сайхан сэтгэл төрж байна. Хүн амын доктортой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүтээмжтэй аж ахуй эрхлэлтийг дэмжих, зорилттой бүлгийн иргэдийн аж ахуй эрхлэх чадварыг дээшлүүлэх чиглэлээр олгогддог төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд зээлийн өмнөх сургалтад жижиг зээл олголт, зээлийн дараах санхүүгийн бус үйлчилгээнд хамрагдсны дараагаар санхүүжилттэй авдаг нь эргээд эерэг үр дүн үзүүлдэг талаар төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн төлөөлөл онцолж байлаа. 4 жил болж байна доо одоо хөлөмжөөлж эрхлээд. Тэгэхэд одоо бас хүн хүсэл мөрөлдөө улам л нэмээд идэм байна. Би жил бах тусмаа л одоо өөрийгөө ахиж байгаа бас ногоо тариалт нь бас эхлээд хөлөмжөөлж эрхлэх бас хүмүүс танигддгүй ногоосоогоо бас яаж борлуулахаа цэгээ олохгүйс бол одоо бол танигдсан байна. Өөрсдөө маш тийм бас сайн чанарын галлаан дүрээр тарьсан үрцээ ховдынхан бараг мэддэг боллоо. Ажлын байраа нэмэгдүүлсэн, эргэлтийнхээ хөрөнгөйгч бас нэмэгдүүлсэн бичил зээл ер нь хүн нэг хөлөмж, хоёр хөлөмж, гурван хөлөмж болохдоор ажлын байр нь нэмэгдэн, эргэлтийн хөлөнгөч бас өөр. 10 сая төгрөгийг 19 онд авсан нэг сард. Одоо 21 оны 1 сард дуусч байгаа. 2 жил хугацаатай. Тэгээ энийг би өөрийнхөө үйл ажиллагаанд бүр ашигласан. Ач тусаа өгсөн. Олон хүн ажлын байраа хангаж ирсэн би. Өнөө жил нэг банз материал нь үнэтэй болоод ховордоод тэгээ ажиллаж байгаа нэгээс нэг залуучуудаа бол өөрөө бие дагаа хөөрэ юм хийцгаагээд ингээ явуулсан байгаа. Одоогор бол дандаа өөрийнхөө дүү хүүхэд ганц хоёр ажилчин л байгаа. Тэгээ сургалтын сууж иж мэдээлэл бас авсан мэдэхгүй юм байсан. Зөвлөгөө авсан сургалтанд суусан бид нар сургалтын үр дүн байгаа. Яг юунд одоо юуг нь тэр тайлан майлан гарах, төсөө гарах тийм л үйл сурсан, заалгасан. Тэгээ төсөл боловсруулах. Тэр нэрийг бол одоо үнэхээр сайхан зааж сургаж өгсөн. Харин ажлын хэсгийнхний зүгээс Дэлхийн банкны санхүүжилтээр зорилттой бүлгүүдэд хүрэх зээлийг ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүйгээр олгох, зарим үед банкны зүгээс үнэр шалгуур тавьж хүндрэл үүсгэж байгаа талаар гомдол ирж байгаа тул түүнийг нь судлаж, банкны шалгуурыг нь голчлох биш, гагцхүү төслийн шаардлагад нийцэх иргэдийг судлаж, уян хатан хамтран ажиллах чиглэлийг гол болгох шаардлагатайг онцлоод энэ тал дээр анхааран ажиллахыг аймгийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын холбогдох мэргэжилтнүүдэд санууллаа.